хугацаа нь дуусах гэж. За тэгээ яагаад одоо ингэж хойшлоод байна гэхлээр ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнд орсон гишүүд нь ажилтай гадаад руу явсан гэдэг юм байна. Тэгээ энэ янзаараа бол энэ 2% татврын өргөдлийг бол хилцэхгүй дарах тийм ээ. Улсын хурл руу оруулахгүй байх юм эрсдэл үүсэж байна л да. Тэгээд Монголд бол татвар бол амар өндөр биш те. Бид нар 45% татвар төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл 25%, хүн амын орлогын албан татвар 10%, нөөц 10% гэж байгаа. Тэгээд ийм цалингаасаа 45% татвар төлчөөд тэндээс бид нар зээлээ төлдөг тийм үү? Орон сууцныхаа зээлийг төлж байгаа. Тэгээд нэг ганц байр аваад хэдэн жилийн дараа томруулъя, сайжруулъя гэж зарахаар улс дундаас нь 2% татвар аваад. Хоёрдугаарт нь гэхэлэр хүн дандаа байшингаа томруулдаг юм биш тийм ээ. Амьдралын бас хэрэгцээ гарна шүү дээ. Өвчин зовлон дуусна, өөр ширэнд орно, одоо юу гэдэг юм. Энэ нөхцөл дахиад төр маань дундаас нь 2% татвар аваад. Тэгээ энийг болио. Энэ 2% татвар нь болж гээд 100 мянган иргэн санал өгөөд байхад улсын хурлын төсвийн байнгын ороо. За түүн дотроо энэ хуулийн одоо хуулийг судлах ажлын хэсэг ерөөсө хуралдахгүй. Тэгээ өнгөрсөн хугацаанд манай энэ гишүүд хизээ хамгийн одоо идэвхтэй байдаг гэхлээр албан тушаал тий засгийн газрыг огцруулах, засгийн газрыг шинээр томилох үед шүнжин өдөрж оролцдог, хонон өнжөө оролцдог. За яг ингээд иргэдийн амьдралтай холбоотой татварыг бууруулах асуудал төр ерөөсөө ирэхгүй. Тэгээ эн чинь ажлын хэсгийн хуралдаа ирэхгүй байна, хилцэхгүй байна гэдэг чинь энийг эсэргүүцэж гин гэсэн үг байхгүй юу? Бид нар хуралдж ижил энэ асуудал цаашаа явна шүү дээ. Сая 12-оос тоглосон байсан. Төсвийн байнгын хорооны эрсдсэн бүрдсэн үү? Та энэ дээр сая орж харах уу? Энэ бүрдэхгүй л байна л да. Өнгөрсөн энэ бол одоо 3 дахь удаага хойшлж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн нэгдүгээр өдөр, 4 дахь өдөр, өнөөдөр дахиад ингээ нэгдүгээр өдөр тий. Гишүүд нь яасан бэ гэхээр гадаад явсан гинэ. Хөдөө гадаа явсан байна, томилтоор явсан байна. Зарим нь ч одоо аль зүрлэлдөө ирдэг юм уу? Иймэрхүү байдалтай гацаад байна. Уг нь бол 2024 оны сонгуулиар бүх намууд татвар бууруулна гэж амласан тий. Одоо баг 2 жил болж шít. Нэг ч татвар буурсан юм байхгүй. Тэгээ иргэд нь ерөөсөө энэ өөрсдийнхөө худалдаж авсан хөрөнгийг зархад төлдөг 2% татвараа болио гэхэд хуралдахгүй, эсвүүлтгүй гаргаад ингээд цухтаагаад байгаа нь маш харамсалтай. Би тэгээ энэ дээр нэг ажлын хэсгийн гишүүдийнх нь нэрсийг бас ингээд уншаад өгчэй гэж бодож ин л доо. Тэгээд иргэд бас энэ хүмүүсээс хариуцлага нэхмээр байна. Сонгуулийн үед амлсан амлалтаа биелүүлээч гэдэг. За ажлын хэсгийн дараагаар улсын хурлын гишүүн сайн зориг ажиллаж байгаа. За гишүүдэд алдарч авахлан Ав Бакир, Батбаяр, Батуулд, Заяавал, Мөнх соёл, Мөнх тулга, Номин, Төвшин, Цогтбаатар гэдэг 4 намаас орсон байгаа. Ардын нам, Арслан нам, Иргэн зэрэг ногоон нам, нөгөөх нь байлаа. Тэнцээс ороогүй. Хүн намаас орсон байгаа. Ингээд 4 намын одоо ингээд бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь Монгол улсын 100 мянган иргэдийн татвараа бууруулах санаачлагыг дэмжихгүй байна. Маш харамсалтай. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт улсын хурлын дарга учрал бол хэлсэн тий. Энэ иргэдийнхээ өргөдлийг хилцээч ээ. Судалж ийн харж ийн гэд цаг хугацаа авах шаардлага байхгүй гэсэн юм байдалтай байна да. Өнгөрсөн хугацаанд ер нь энэ 2% татварыг бууруулах санаачлага иргэдийн одоо маш олон хүний дэмжлэг авсан хэрэгтэй. Одоо иргэдийн зүгээс танд одоо энэ хуулийн төслөө одоо хизээ цааш нь явуулах юм бэ гэсэн ийм асуулт ирсэн үү? Юу шахалт хэрэгжилж байна. Яг би одоо ингээд өөрөө санаачилсан болохоор өөрөө яг энэний хойноос явахгүй бол худлаа хэлсэн юм шиг тий. Иргэдийн санал бодол За иргэдийн санал бодол бол энэ хууль хизээ батлагдах вэ? Яагаад удаад байгаа талаар байнга асууж байгаа. Тэгэхээр би одоо энэний хойноос явахаас өөр арга байхгүй. Тэгээ гишүүд одоо ингээд зарим нь жоохон бухимдалтай байх шиг байна тий. Энэ чинь та нар сонгуулийн л амлалт шүү дээ. Татвар бууруулна гэж бүх наамл амлсан, бүх гишүүд л явсан. Тэгээд иргэдийн 2% татварыг асуудлыг хилцэхгүй нь харамсалтай байна. Төсөв дээр бол нэг хайхтар өндөр ачаал бол үүсэхгүй шүү дээ. Нэг 50-аас 70 тэрбум төгрөг л гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол батлыг баталчаар санагдаад байна.